Александр гэдэг. Би 10 настай. Өнөөдөр бол миний анхны бичлэг байгаа. Би тэгэхээр одоо танарт английн анхан шатны хамгийн ихнийхээ үзчихсэн хичээлийг та бүхэнд зааж өгье. Тэр нь бол английн цагаан толгой. Ерөнхийдөө бол гарцгийн тийм английн цагаан толгой гэдэг амархан нэртэй болохоос ерөнхийдөө бол тийм амар хэцүү биш. Сурчвал гайгүй. Тэгээд жоохон ихэд юм байгаа болохоос гэхдээ ерөнхийдөө чи тэднийх нь өгнүүдийг нь мэдчихвэл ерөнхийдөө бол чамд ер нь бол одоо сурахад амархан. Тэгээд дээрс чи энэ хичээлийг урд нь өөр хүний бичлэгнээс бүтчихсэн бол одоо чамд ингэж чи тэгээ мартцсан. Тэгээд чамд юм тань тэгээд сурахад их амархан байх болно. Тэгээд өнөөдөр хичээлийг артах. Нэр би бичихгүй зүгээр самбар дээр битсэн багш байл. Одоо ингэ хичээлд артгаа. За харин английн цагаан толгой өмсөг маань 6 vowels буюу 6 хишгтэй 20 consonants буюу 20 гээгүүлэгчтэй. Одоо тэгээд английн 26 сүмүүдний энэ нэгийг бичсэн байгаа. Тэгээд одоо английн 26-ыг орсон өгүүлбэр ингэ хэлж өгье. The cute brown fox jumps over the lazy dog. Энэ юу гэсэн утгатай вэ гэхээр хурдан халтар өнөг залхуу нохойн дээгүүр харин гэсэн утгатай. Одоо тэгээд энэ өгүүлбэр маань английн 26-ыг орсон өгүүлбэр байгаа. Тэгээд одоо parts of speech буюу үгсийн аймаг. Parts гэдэг нь аймаг буюу хэсгүүд. Speech гэдэг нь үгс. Одоо ийн гэдэг нь in of. Тэгээд одоо үгсийн аймагын дотор 7 хуваагдахтаа эхнийх нь болохоор noun буюу нэр үг. Хоёрдугаарх нь pronoun буюу төлөөний үг. Гуравдугаарх нь adjective буюу одоо тэмдэг нэр үг. Харин дөрөвдүгээрх нь adverb буюу дайвар үг. Харин тавдугаарх нь preposition буюу ухтар үг. Харин зургадугаарх нь conjunction буюу одоо холбоос үг. Харин галдугаарх нь interjection буюу аялга. Англи хэл нь энэ 7 үгсийн аймагаас бүрддэг. Тэгээд одоо эхнийх нь noun дотор 2 хуваагдана. Задарна. Одоо энэ задаргааны noun дотор 2 хуваагдахтаа concrete noun буюу бодит нэр үг гэж хуваагдана. Abstract хоёрдугаар хуваалт нь болохоор abstract noun буюу одоо хийсвэр нэр үг гэж одоо 2 хуваагдана. Concrete noun буюу бодит нэр үг нь юу гэсэн үг вэ гэхээр одоо галт баригдсан үдэнд үзэгддэг юмыг бодит нэр үг гэнэ. Харин abstract noun буюу хийсвэр нэр үгийг галт баригддаггүй үдэнд үзэгддэггүй зүйлийг abstract noun буюу хийсвэр нэр үг гэж хэлээд байгаа. Тэгээд concrete noun дотор 3 хуваагдана. Common noun буюу ерөнхий нэр үг, proper noun буюу оноос нэр үг, collective noun буюу хам нэр үг гэж 3 хуваагдана. Харин common noun буюу ерөнхий нэр үгэн дотор одоо 2 хуваагдана. Uncountable noun буюу одоо тоологддоггүй нэр үг, countable noun буюу тоологддог нэр үг гэж 2 хуваагдана. Харин countable noun дотор 2 хуваагдана. Singular noun буюу ганц тооны нэр үг, plural noun буюу олон тооны нэр үг гэж дотор 2 хуваагдана. Одоо ингээд noun-ийн задаргаа нь нэгдүгээрх буюу noun-ийн задаргаанд тусцгаа одоо хоёрдугаарх буюу pronoun төлөөний үгнийхээ задаргаар орё. Төлөөний үгэн дотор 6 хуваагдана. Эхний хуваалт нь personal pronoun буюу биеийн төлөөний үг гэж 2 хуваагдана. Одоо эхний хуваалт нь personal pronoun буюу биеийн төлөөний үг, хоёр дахь хуваалт нь possessive pronoun буюу хамаатуулах нэр үг, төлөөний үг. Харин гурав дахь хуваалт нь reflexive and emphatic pronoun буюу одоо ирэх ба хүч нэмэгдүүлэх төлөөний үг гэж орчуулагдана. Дөрөвдүгээрх нь болохоор interrogative pronoun буюу асуух төлөөний үг. Тавдугаарх нь demonstrative pronoun буюу заах төлөөний үг. Харин 6 дахь нь indefinite pronoun буюу тодорхойгүй төлөөний үг. Харин өнөөдөр
өнөөдөр бүгдээрээ энэ нэгдүгээр, хоёрдугаар одоо төлөөний үнүүдийг үзээд өнөөдрийн хичээл дуусна. Одоо personal pronoun буюу биеийн төлөөний. Биеийн төлөөний үг дотор хоёр бодно. Nominative case буюу нэрслийн тийм ялгал. Хоёрдугаарх нь objective case буюу тусгатгууны тийм ялгал гэж хоёр бодно. Nominative case дотор singular гэж ганцтоо, plural гэж олон тоо гэж хоёр бодно. Одоо nominative case-ийн singular буюу ганц тоо нь I, B, you, чи, та. He тэр эрэгтэй, she тэр эмэгтэй, it энэ. Одоо nominative case-ийн plural буюу олон тоо нь we бид, you одоо та нар, they тэд гэсэн. Тэгээд objective case буюу одоо тусгатгууны тийм ялгал нь бас адилхан дотор одоо олон тоо ганц тоо гэж хоёр багтана. Одоо nominative objective case-ийн singular буюу ганц тоо нь me надад намайг, you чамд чамайг, him тэр эрэгтэйг, her тэр эмэгтэйг, it үүнийг. Одоо plural буюу олон тоо нь us биднийг, you та нарт та нарыг, them тэд нарыг. Ингээд objective case нь тусаа. Одоо nominative case-ийн ганц тоо олон тоо одоо objective case дээр ингэж хувирж байгаа гэдгийг ингээ харуулж байгаа. Тэгээд одоо possessive pronoun буюу одоо хамаатуулах нэр төлөөний үүргээр хамаатуулах төлөөний үүргээр дотор 1 2 гээ 2 багтана. Тэгээд хамаатуулах төлөөний үг нь my миний, your таны, чиний, him тэр эрэгтэйгийн бас түүний гэдгээр орно. Her тэр эмэгтэйгийн бас түүний гэдгээр орно. Харин its гээд дээрээ юм таслалтай нь үүний гэдгээр орно. Одоо олон тоо нь our манай, бидний гэж орно. Your та нарын гэж орно. Their тэд нарын гэж орно. Ингээд одоо эхнийх нь дуусцгаа. Хоёрдугаарх нь эхнийхаасаа яаж хувирдаг вэ гэхээр mine минийх, хоёрдугаарх нь yours таних, чинийх гэж хувирна. His тэр эрэгтэйгийнх бас түүнийх гэж орно. Hers тэр эмэгтэйгийнх бас түүнийх гэдгээр орно. Its гэд дээрээ таслаг нь болохоор үүнийх гэдгээр орно. Одоо олон тоо нь ours биднийх гэдгээр орно. Yours та нарынх гэдгээр орно. Theirs тэд нарынх гэдгээр орно. За тэгээд өнөөдрийн хичээл маань дуслаа. Тэгээд та нар дахиад олон хичээлүүд үзэх хүсвэл subscribe хийгээрэй.